За бям цогт дарахтаа баярлалаа. Бас ингээд гишүүдээсээ авсан саналаа ажил хэрэг бодгоод ингээд хуулийн төсөл болгоод оруулж ирж байгаад баярлалаа. За тэгээд ер нь бол уул уурхай байшин барилга зам гүр болохоор маш их хэмжээний мөнгө улс төсвөлөд гаргадаг. Боловсролын салбар дээр болохоор харамж болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 7% руу хүрчихсэн хүрхийн мэдээд би энэ саналыг оруулсан шүү дарга. Тэрнээс би ерөөсөө болохгүй юмыг болгоё гэж зүтгээгүй шүү гэдгийг бас хэлье. За, бямцгтар гаруул. За ойлголоо. Тэгээ санаачилсан гишүүдийн төлөөлөл орж болно гэж байгаа. Яагаад гэвэл ажлын хэсэг маань те ажлын хэсгтээс мэдээлэл хангах ойлголтын зүрэг арил болох үүднээс төлөөлөл орж болно. Ажлын хэсэгт. Хувь санаачилсан гишүүний төлөөлөл нь олон гишүү санаачлах юм бол за нэг гишүү санаалсан бол өөрөө орж болно. Гэхдээ ажлын хэсэг ахлахгүй. Тэ ахлахгүйгээр орж болно. Гэхдээ бүгдээр орохгүй олон гишүү санаас бүгдээр орохгүй төлөөлөл нь л орно.